За бүгдэнд энэ өдрийн минь төргий шоу нэвтрүүлэг маань эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт болохоор e-спортын тайлбарлагч нар оролцож байгаагаар онцлог болж байна. За тэгэхээр CS тоглоомын тайлбарлагч Lexor болон Dota-гийн тайлбарлагч Regor, PUBG Mobile-ийн тайлбарлагч Wise, CS-ийн тайлбарлагч Өөснөр оролцож байна. Үүний мониторингтэй байдаг болохоор бас хамаагүй ил биш гэхдээ нөгөө цаад утгаараа жоохон жок маягаар тийм dark humor оруулаад ирвэл зүгээр санагдав. Тэгээд асуулт нь юу вэ? Таны хүмүүс илүү үздэг вэ? Тэгэл царай мотоо ондассан юм. Тоглолтоо тайлбарлаж байхдаа тэр мэдээ ч юм уу ч өрөөндөө дугуй студи болохгүй шүү дээ. Өрөөндөө л байрандаа нэг өрөөндөө л тайлбарлаж шүү дээ. Эмоцтой момент орж ирэнгүүт нь жоохон чанга орлол чанга ингээл тайлбарлаалангууд ч юм уу. Хаалх тог шүү дээ. Гайхаад юу болж байгаа юм бол доо гэж бодоод тэгээд заавж байгаа манайхан ингээл стрим микрофон мьютлчихэл тэгээ ороод ирсэн чинь нэг цагдаа орж чинь яас гэсэн агсан тавиад нэг гэсэн гарч ирлээ гэнэ. Тэгсэн би гэртээ ганцаараа өндөө тэгээ алкогол өнөртүүлээ гэж нуугаагүй мэдээж алкогол өнөрт. Гэхдээ би тэгээ яг одоо чинь ингээд шууд тайлбар хийж байгаа маа гэд тэгсэн чинь ингээд тань ингээд агсан тавьж ийн гэсэн мэдээж ирсэн байна. Тэгээд цагдаагийнхан дуудлага хэллээ. Тэгээд би чинь баг 2 3 удаа ирж торгуулсан шүү дээ. Зөвхөн тайлбар хийж байгаа. Шууд тэгээ очиод торгочоод явчихсан юм тийм. Торгуул явчихсан. Манай хуршууд гайгүй ш зүгээр паар нүдэл одоо болчоор чимээг олцгоо гэдэг. Нэг жоохон саагаад ирсэн шүү дээ. Энд хандлт ер нь нэлээ өсч юмсэд. Тэгээд нэг мөнгөтэй чи болж юм уу. Мөнгө хүнийг эвдэд юм байна. Тэгээд яг хав чинь нэг инфлюенсер болцсон байгаа шүү дээ. Инфлюенсер биш ч гэсэн яг ингээд ямар нэгэн байдлаар цааш хүмүүс нөө инфлюенс хийгдээд. Тэгээд ерөөхдөө хүүхдүүд ер нь хүмүүс гэл айгуу үзсэн. Өөрөө залуу хүнд тэгээд яг тийм их мөнгө ч юм уу тийм хандлтыг үрчгэр ч юм уу moral conflict хүний толгойд дээр ерөөхдөө нэлээд болдог. Тэгээд юу ч гэсэн ингээд нэг тийм дотроос нэг ялцраад байгаа юм шиг мэдрэмж аваад тэгэл Япон руу ер нь нэг хэр одоо хугацаанд яг тийм сагсан мэдрэмж авсан бэ? Удсан шүү дээ. Ер нь нилээн сагс тийм. Бөө саг гэдэг чинь нөгөө ажил дээр ажиллаад гоё ихгүй гэдэг чинь олон үзэж нэг хэсэг юу хамгийн их үзсэн үлдсэн шүү дээ. Яг лайв асаад тоглолт эхлээгүйсэн. Тэгсэн чинь нөгөө цаанаас хянаж байгаа хүмүүс миг нэг өргөчч. Тэгээ би нөгөө касттайгаа одоо энэ хоёр аль нь хожих вэ? Энэ ингэх болов гэл тэгж байгаа л дундуур нэг кастлах гэж хоёулаа худлаа нэг юм ярьж байсан дундуур нь хараал өстэл. Ингээ наачихгүй. За хоёулаа ингэчи те мэ гэл инээлтэл өчсөн чинь мессеж ирэл. Харсан чинь миг чинь нээлттэй шүү. Бараг 5,000 мөнгө ороод цэст.